Дэлхийн ертөнц засвар хурдтай хавьсан өөрчлөгдөж буй өнөө үед улс орнууд хөгжлийг нэн тэргүүний зорилгоо болгож бүхэл салбараа өндөр түвшинд хүрэхээр зорж байна. Энэ зорилго манай улсад ч мөн хамааралтай. Улс орны хөгжил зөвхөн нийслэл хотын хөгжлөөр хэмжигдэхгүй. Аймаг, сум, баг, хороо гэд бүхэл түвшний хөгжил иргэн бүрийн оролцоо улсын хөгжлийг тодорхойлдог. Тиймээс бид бүхэл түвшинд хөгжих боломжтой. Ялангуяа уламжлалт давуу талтай салбаруудыг голлож чиглэх хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь яахын аргагүй мал аж ахуй юм. Монгол орны хувьд тэр дундаа хөдөө орон нутгийн хөгжилд голлох хувь нэмэр оруулах үед салбар бол маргаангүй мал аж ахуй юм. Манай хангаан бүс нутаг нь мал аж ахуй хөгжүүлэхэд байгаль цагуурийн таатай нөхцөлтэй, өвс дэжээлийн ургад сайтай, унган байгалаа хадгалсан бэлчээртэй, цэвэр ус, агаар, улирлын онцлог гээд бүгд энэ салбарыг хөгжүүлэхэд давуу тал болж байгаа. Харин одоо бидэнд дутагдж буй зүйл нь зөвхөн үйлдэл хийх юм. Мал аж ахуйг хөгжүүлснээр эдийн засагт үзүүлэх ашиг тусч мөн их. Энэ салбар нь мах сүү, ноос ноолуур, арьс шир зэрэг үндсэн түүхий эдийг дахин боловсруулснаар дотоодын хэрэгцээг хангаж гадаад зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн экспортлох бүрэн боломжтой. Өхөр, хонь, ямаа, адуу, сарлаг зэрэг малыг үржүүлж тэдгээрийн ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглах нь зөвхөн орлого нэмэгдүүлэх бус уламжлалт соёлоо хадгалах, үндэсний үнд зүйлээ хамгаалах үйл хэрэг юм а. Хүнсний үйлдвэрлэлийн хувьд бид сүүсүүн бүтээгдэхүүнээрээ баялаг уламжлалтай. Тараг, ард, сүн аруул, хурууд, ээзгий, өрөм цэцгий, шар тос, шимийн арх зэрэг нь баталгаатай эрүүл хүнс юм. Гүүний сүг саам гэж нэрлэдэг. Үүгээр бид айраг гих сайхан амттай олон зуун дамжиж хэрэгэлсэн ундааг хийдэг. Үхэр сарлаг болон ямааны махыг борцлох, хөлдөөх, үүцлэх зэрэг аргаар боловсруулж хүнсэндээ ашиглах боломжтой. Цагаан эдэн нь монголчуудын уламжлалт хүнсний нэг хэсэг бөгөөд эрүүл мэндэд олон талын ашиг тустай. Үүнд хоол боловсруулах эргэтэн тогтолцоон цайнаар нөлөөлдөг цагаан эдэн ялангуяа тараг, айраг зэрэг эсэглэн бүтээгдэхүүн нь ашигтай бактери агуулдаг бөгөөд гидсний бичил биетнийг тэнцвэржүүлж хоол шингээлтийг сайжруулдаг. Дархлааг дэмждэг сүм бүтээгдэхүүн дэх пребиотик нь дархлааны системийг бэхжүүлж халдвар төвчөнд өртөх хэрэгслийг бууруулна. Яс шүд бэхжүүлэн кальц, фосфор ихтэй тул хүүхдийн өсвөлт насан туршидын ясны сэргэжилтийг сэргийлэхэд тустай энерги өгнө. Цагаан эдээ уураг өөх тусаар баялаг тул өдрийн турш эрч хүч өгөх сайн их үүсвэр болдог. Зүрх судасны эрүүл мэндэд тустай хайлмаг, шар тос зэрэг нь зохистой хэрэглээний үед холестерины хэмжээг тэнцвэржүүл зүрх судасны өвчнөөс сэргийлдэг, арьс усыг сайжруулан сүүнд агуулгадах уураг витамин нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгддэг бөгөөд арьсыг зөөлрүүлж үсийг эрүүл болгодог. Цагаан эдийн зөвхөн хоол хүнс төдийгүй эрүүл амьдралын хэм маягийн нэг хэсэг юм а. Харин хонь болон адууны махыг үүцлэх болон хөлдөөх зэргээр хэрэглэнэ. Үхэр сарлаг болон ямааны махыг борцлоод улирлын бүх цагт хэрэглэх боломжтой болгодог. Уламжлал маань шинжлэх ухаантай хосож чадвал экспортын хүчтэй суурь болж чадна. Наас ноолуур, арьс шир, яс, эвэр зэрэг түүхий эдийг зөвхөн малчин биш гар урлалын мастер, инженер, технологич, дизайнер, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэх мэт олон салбарын иргэд хамтран ажиллаж чадвал эзэн бүтээгдэхүүн нь үн цэнтэй болж хувирна. Ясыг боловсруулан эрдэс баялаг агуулсан хүнсний нэмэлт үйлчилгээний бүтээгдэхүүн гаргах, байгалийн гаралтай гоо сайхны бараа үйлдвэрлэх зэрэг нь дэлхийн зах зээлд эрэлт ихтэй болоод байгаа. Түүнчлэн бид үүнийг хог хаягдал болон байгальд үлдээхийн оронд шинжлэх ухаан технологийн тусламжтайгаар боловсруулж байгальд ээлтэй үйлдвэрлэл, инновацийн их үүсвэр болгох бүрэн боломжтой. Боловсруулсан бүтээгдэхүүн дотоодын зах зээл төдийгүй олон улсын жишигт үнэлэгдэхүйц чанартай бараа болж чадна. Мал аж ахуй нь зөвхөн эдийн засгийн салбар бус монголчууд бидний аж төрөх, ёс сэтгэлгээ, соёлын үеийн салшгүй нэг хэсэг юм. Тиймээс энэ салбарын хөгжил нь үндэсний дархлааг хамгаалах чухал ач холбогдолтой. Одоо цагт бид зөвхөн малаа өсгөхөөс гадна түүний боловсруулалт, маркетинг, экспортыг гүнзгийрүүлж, инновац шингэсэн, нэмэн үртэг шингэсэн, экспортод чиглэсэн бараа болгон хөгжүүлэх шаардлагатай. Үйлдвэрүүдийг хөдөө орон нутагт байгуулах нь зөвхөн тухайн бүсийн эдийн засгийг сайжруулаад зогсохгүй, ажилгүйдлийг бууруулж хот руу чиглэсэн хүн амын шилжилтийг бууруулах томоохон шийдэл болно. Энэхүү хөгжүүлэлтэнд бид хэрхэн гар бие оролцох юм бол бид бол 21-р зууны иргэн өндөр боловсралтай мэдээлэл технологи эзэмшсэн дэлхийн чиг хандлагыг ойлгодог эх орноо гэсэн сэтгэлтэй залуус. Бид малчтайхаа дуу хоолой болж тэдний ажилд шинжлэх ухаан дэвшилтэд технологиг нэвтрүүлж, судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, хамтдаа хөгжих загварыг бий болгох хэрэгтэй. Мал аж ахуй бол зөвхөн малчинд хамаатай асуудал биш, харин нийт монголчуудын ирээдүйн үндэсний аюулгүй байдлын асуудал юм.
Тиймээс хүн бүрийн оролцоо чухал. Бид дэлхийд гарч чадахгүй брендийг Монголдо бүтээж чадна. Монгол ноолуран бэлтээ, Монгол мах, Монгол айраг гэх мэтээр нийлэгдсэн үндэсний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах нь ирээдүйн Монгол иргэний үүрэг. Энэ нь зөвхөн эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй үндэсний бахархлыг бий болгож дэлхийд Монголыг зөвөөр таниулах томоохон алхам болно. Эцэст нь хэлэхэд мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь зөвхөн төр засгийн асуудал биш, харин бидний ирээдүйн Монгол иргэний санаачлаг, сэтгэл оролцооны асуудал юм. Ирээдүйн Монгол иргэн бол зөвхөн хичээлээ хийдэг, ном уншдаг хүн биш. Тэр бол асуудал олж хардаг, шийдэл гаргадаг, бүтээдэг, хариуцлага хүлээдэг хүн байх нь чухал юм шүү.